хүн болж төрснийг хийж бүтээсэн зүйлдээ өөрийн гэсэн замуртаа явах хэрэгтэй. Ядаж нэг ганц цаг ч гэсэн гэртээ аваад очиж байсан бол манай ээж амьд заах гэсэн юм бол би боддог ш. Тэр үед л ээж аягүй харамсдаг. Хэдий ядуу зүдүүч гэлээ үр хүүхдийнхээ төлөө шаналх сэтгэл зүрхэндээ уйлдагч нүдэндээ дуулан улимсаа нуун алхах нууцхан гуниг алдсандаа харуулсаж ахаад алдахгүй аз жаргалыг хайх гал эмчилсэн атар хэрийн аглумцэд урдаа зорилт тавиад явах юм бол тэрэндээ бол хүрдэгэ. Орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа хүн бүрийн гаргасан зам гიშгсэн мөр бүхэн хорвоогийн хэлтрэг. Хүний мөр бодит суврал нэвтрүүлэг дахин дэлгэцнэ. Хоёр өглөө хэдгээр гарч байна? Тэгээд 6:30 6:30-д гараад тэгээд автобус үлээсээр байгаа тэгээд. Тэгээд ямар ч их амжил ажил дээр авчихсан. Одоо нөө зам тасаалтай гэх нөө ганц урагшлаар яа. Тэгээд энэ урдуур болохтой зэрэг шууд наран тулыг урдлаар явсан гол нь бид тэр нэг шөнө зэхэд энэ буугаад эргөө нөгөө талаас цог хайр яа. Тэгвэл арай хурдан байна. Тэгээд заримдаа болохоор 41 дэх суугаад тэр чигээрээ дөөлсөн нь төгсөөр байгаа. Юугаар мафидэр явдаг гэдэг. Мафидэр бол ам шүү дээ. Өвөө төрүүл шууд ингээд урдуураа гараад тэгвэл н чулуу хүний тэр бүгдөрөт бол урдлын гэр хороолоор яваад. Тэгээд гэр хороолоор явсан гутаа намын гэрээр ороод тэгээд босцоо зам нь өдөр дээгүүр гараад яа. Тэгээд гэрм ахсан дээр. Өдөр хоолндоо болохоор тийш яваад. Манай битэрийн маш цэг байдаг газар чинь нэг битэрийн дээр тэв тавьдаг газар шүү дээ. Тэр хөвгтөч их сайн хөвгтөж байна тий. Нaan гэрм ахшаа бол бүр гоё. Наран тул дээр ажиллаж чаддаг гэрм ахсан дээр байна. За өглөө үү? За хийлээ. Зя хавцаа өмсчлөө. За баярлалаа. Одоо өнөөдрийн маршрут юу байгаа вэ? Өнөөдөр хоёул одоо зайсан яваад тэгээд зайсан дээр очиж цэвэрлэгээ юм да. Цэвэрлэгээ хийгээл. Зайсан ч юмс манай нэг объект өгдөө шүү дээ. Өмнө та зайсан дээр гарч илээ. Гарч ирсэн. Зайсан дээр очиж цэвэрлэгээ хийжсэн шүү дээ бид нар ч. Хавар муур хэд ажил ингээд засмас анзаарал янз бүр бид нар бас зайсан дээр очиж ажилдээ, намар бас ажилдээ. Тэгэл ер нь зайсан дээр ингээд янз бүрийн асуудал юм хүн амтэр гаднад нас янз бүрийн зөөлч мөрчсэн гэдэг юм бид нар ч бас цэвэрлэж өгдөө шүү дээ. Зайсангийн тэр уул муулыг ууландаа хормоо ороо цэвэрлэхтэйгээр бүх юм бүгд цэвэрлэдэг. За ойлоо тэгвэл хөдлөх үү дээ. Хөдлөе даа. За тий. За. Хоёул яаж явах вэ? Автобуст нь. Хоёул автобус одоо 120-ын бодол дээр ийш алхам 120-ын бодол дээрээс Дэнжин мянга суугаад. Юуны зайсан Дэнжин мянга суугаад. Тэгэл юун дээр нөгөө их сургууль дээр угаал. Тэгээд их сургуулиас алхаад зайсан руу орчин да. Тэгэл орол. За. Зя. Ишээ хөө.
зөөлөн ингээд хайлаа нөгөөхөө ингээд хамаар тэгэл явна да. Ер нь бид нар ч одоо ингээд зайсангаа ингээд нэг сайхан цэвэрлээд өгчхөр маа зайсан гэж нэг яаж байгаа усууд ингээд ячдээ шүү дээ. Цэвэрлээд аваа явчихдээ. Одоо энэ жага охин хойрхийн нэг сургуулийн амралтаар хийж байгаа байхгүй. Бас олцтой байгаа цараа. Ер нь их сургуулийн аяатай. Тэгээд амралтаар ажил хийгээд ийм одоо бас хөөрхөн бас ухаантай байгаа ч ийм ингээд ийм ажил хийгээд ингээд сургуулийнхаа мөнгөийг олно гэдэг чинь бас хамаагүй ололт. Надлангийн наадмаар манай одоо энэ зургадаар ингээд орох охин наад цэвэрлсэн шүү дээ. Наадмын дээр наадмын дээр автаа хайлаа наад цэвэрлээл. Тэгээд бас аваа хэдэн төгрөг болоод сургуулийн хэмиг билээ хичээлээ авчихсан шүү дээ. Тэгээ хүүхэд бас багасаа юм яхаар болчт юм ээ дээ. Ер нь тэгээд таны зөвлөдөө нөгөө. Тий, голд. Үүнийг бас хүн ажлыг болохгүй. Тий. Тэгэхээр угаасаа ажилдаа хүний голдгүй байхгүй. Хүн ажлыг голоод байдаг байхгүй хамгийн гол нь. Ягаад гэвэл их одоо хаашаа чин дээр янд тийм юу хийх гээл гэдэг юм шиг. Тэгэж яваасаа болдгоо шүү дээ. Ямар ч нөхцөлд энэ ажлыг таарлцсан юу байвал хийгээл явж явах хэрэгтэй. Би тэгэхэд бас дотроо бодож ирсэн. Эвдээ дөнгөж 10 хүрээгүй 9 нас ягаагүй хүүхэд ингээд одоо тэр олон хүний баас яс сүрлээд ингээд хичээлийнхаа юмыг бэлднэ гэдээ байж байгаа. Бас яг тэр тухайн үед миний бас жоохон зүг сэмсэрж л байсан. Гэхдээ одоо яг өөрөө хийээж би ямар ч хэлсэн нэг юуныхаа мөнгийг олъё. Манай энэ мастер хүртэл гайхчихсан шүү дээ. Ямар сони. Одоо 9 настай хүүхэд ингээд 0 цэвэрлээ. Нөгөө наадмын талаар нэг бахан бэнадад тавьдсан шүү дээ. Тэрийг 9 0 цэвэрлсэн шүү дээ. Тий. Тэгээд зуныхаа амралтаар формынхаа мөнгийг намныхаа дэвтрийн мөнгийг олцсон да. Хүн болж төрснийг хийж бүтээсэн зүйлдээ өөр ингэсэн замуртай явах хэрэгтэй. Ядаж нэг ганц цаг ч гэсэн гэртээ аваад очиж байсан бол манай ээж амьд заах ч яасан юм бол би боддог ш. Тэр үед л ээж айгүй харамсдаг. Хэдий ядуу зүдүүч гэлээ үр хүүхдийнхээ төлөө шаналх сэтгэл зүрхэндээ уйлдагч нүдэндээ довлон нулимсаа нуун алхах нууцхан хүнийг алдсандаа харуулсаж ахаад алдахгүй аз жаргалыг хайх гал эмчилсэн. Атар хэрийн аглумцэд Урдаа зорилт тавиад явах юм бол тэрэндээ бол хүрдэгэ. Орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа хүн бүрийн гаргасан зам гიშгсэн мөр бүхэн хорвоогийн хэлтрэг. Хүний мөр бодит цоврол нэвтрүүлэг дахин дэлгэцнэ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Их засаг олон улсын их сургууль. Нэвтрүүлгийн ивент итгэгч сайхан галбиржуулан тураахтав. Энэ заасан дээрээс ер нь бол уцс олдсон шүү дээ. Уцс олно. Тэр та би бүр нэг гадаад иргэний бүх хичээлд олж ирсэн шүү дээ. Тэгэхэд би нөгөөмөтэй чи наран дол дээр ирсэн байхгүй. Тэгээ гадаадын иргэний бүх хичээлэнтийг олоод тэгээ битээр юугаа хоёул хаягаар хөргөж өгч ирсэн. Тэгээ бас хэцүү юм байлаа. Манай нэг ажлын одоо тэтгэл татсан нэг өвгөн одоо энэ зайсан дээр ажиллаж байсан байхгүй. Тэгээд нэг хүний бичиг баримт олоод олсон чинь нөгөө хүн баг нөгөө сар хантаас гэж ойлгоогүй юм шиг байгаа. Ийм манайхан бас хог хайж байна тий. Ер нь их замбраагүй хог могийг бол их л хайж байна. Одоо ер нь тэгээд бас нэг тоглоом тоглуулж байгаа усад арай дэндүү шүү дээ. Энэ одоо шаар мараа ингээд замбраагүй хайж байна. Одоо ерөөсөө энэ одоо хүний хийж байгаа хөдөлмөрийг бол үүсгэж шүү дээ. Арай л бас ингэж бас болохгүй шүү дээ. Арай бас болохгүй юм гэдэг. Тоглоом. Тий энэ хог мог тий. Бодоод байгаа шүү дээ. Ерөнхийдөө нэг хэсэг нэг юм уу яагаад гайгүй болохгүй. Харин одоо тэгээд нэг арай нэг гайгүй юмд очих байдаг үү дээ. Бид нар ч бас тэгж бодоод байгаа шүү дээ. Энэ хог мог ингэж их замбраагүй хаях мах нараа өөр болох байлгүй дээ гэж бодоод байгаа шүү дээ.
Тий. Ухамсартай тий арай. Тий. Тий шүү дээ. Уг нь бол бас ухамсартай бас би байдгүй. Дандаа тийм юм гэж бас. Яа. Одоо болчиход байгаа шүү дээ би бол. Одоо барьж сураад байгаа. Тий. Ер нь ингээд нэг тоос мос босхгүй хон шиг тэгсгээд өөрийгөө бас яахгүй тэгээд аваад сурчаад байгаа ч. Анхад чанаа энэ миний чи сурдаг байсан юм уу ерөөсөө. Амар нөгөө нэг юу яаж хийж үзээгүй хүн чинь анх хийхэд бас хэцүү мөлий. Сороо басгаад божигнуулаад амтан цагнуулаад болж өгд. Одоо тэгээд бас нэг хийгээс авсан болохоор арай шал өөр болчихж байгаа байхгүй. За энэс нь ингээ хийчихвэл бас ингэчих юм бол өнтер гэдэг одоо бас одоо арай бас өөр болоод байгаа юм уу. Шуналтай юм байна. Би юу? Би ер нь тэгээд шуналгаа хүн ч байгаа хэ тий. Бас баг зэрэг шуналтай шүү. Ер нь би бас их айгүй тийм хатаархаа сантай шүү дээ. За. Ер нь ингээд хүн ингээд яхаар зэрэгс нэг хүний дээр гадах юм шиг амар тийм хатаархаа санаа. Тийм шүү дээ айгүй тийм. Энэ дутагдaltaй чанар да. Заримдаа өөртөө дутагдал. Засах гэж үзэх үү? Үзнэ. Тэгээд муу шанар шүү дээ. харин тий. Гэтэ яг гоо зарим хүмүүс тэгдэг юм байлээ. Зөв атаах уу, зөв ингэж яах юм бол өөрийгөө айгүй тийм сайн хөгжүүлж чаддаг. Харин тий. Би бол өөрийгөө бас тэр тал дээр бас их хэвтэй гэж боддог шүү дээ. Атаархдаг мөхтлөнгөө тэрэндээ нөх яадаг шүү дээ. За яах вэ тэгээд ялгаа яах вэ тэгэл ингээд орчдөг. Би өөрийгөө тэгээд засаад орчдөг. Тэгсээр нэр яа тэр өстө тийм гоё юм. Тэрнээс хаялахаас энэ тэгээд заримдаа боддгийн шүү дээ. Ягаад тэгдэж шүү дээ. Өөрөө ирэхгүй тэгээд боддоод байдсан шүү дээ. Тий. Тэгээс байхгүй. Одоо бол тийм хүн байхгүй болчихсон. Тэгтээ би бол өөрийгөө тэгж бод. Тэгээд би за тэгээд тэгдэг шүү дээ. Хүмүүс чи атаархлаасаа болоод тэгдэг юм шиг хүн муу хэлдэг шүү дээ. Ялангуяа эмэгтэй болсод. Сүүлийн үед бол эрэгтэй болсод их болчиход байгаа шүү. Харин тий. Ягаад тэгээд муу тэг ховж ирдэг. Үгүй. Ста тийм байхгүй. Одоо би энэ байгууллагад ажиллаад ингээд 4 жил болоод би ер нь одоо манай ажилчид бол намайг мэднэ. Би ер нь хэний ч янз бүр ярьж үзээгүй. Ягаад гэж би тийм юм дөр айгу дургу. Тийш таарахгүй юм шиг. Тийм. Байдаг. Тийм ховж ивтэй хүмүүсд бол байдаг. Манай энэ юм дотор ажилчдад дунд ч гэсэн одоо байж лээ. Гэтэ тийм хүмүүсд бол хол явдаг байхгүй. Үнэхээр хол явдаг. Тэгж өстой болохгүй. Тэгэж одоо нэгдүгээр хамт олонгүй болно, хоёрдугаарт нэр хүндгүй болдог байхгүй. Тийм бас шал хийсэн юм бол ер нь хэрэггүй. Зүгээр хэлэх юм байх юм бол хэл хэлээд ил цагаан нүүрэн дээр нь хилээд явж байгаа шиг сайхан юм ерөөсөө байхгүй. Шудрах тэрнийг бодлоо шудраг байдаг байхгүй. Шудрах шүү дээ. Одоо ер нь шудраган дээр байдаг гэж шудраг л хэлсэн. Би ер нь шудраг хэлдэг шүү дээ. Илэл нүүрэн дээр нь. За чи өстө тэгээг бай шүү. За чи тэгээрээ. За чи тэгсэн байх шүү гэж шууд нэлэл хэлжтэй. Тэгээд даалмал дөрөөс хэлдэг. Манайхан ч намайг мэддий. Угаасаа энэ гэрлээ одоо ерөөсөө наад чинь төс таас зүгээр хэлээд хайчдаг. Яг үн тэгээд төс таас төмпөн шанаг. Тэгээд хэлчихдээ шүү дээ. Би ер нь тэгэж даалмал дөрөөс хүн хэлдэг. Тэр тэгж хэлэх айгүй муухай. Гэрлэгч. Юу заяа? Улсын хурлын гишүүн. Заяа. Гэж бодъё л да. За. Танд ингээд хүмүүс амар авилгал өгөөд байна заяа. Одоо нэг юу яа. Бүдс батлаад байна. Бодъё л да. Тэгээд тийм үед бол би ерөөсө тэр эсэргүүцнэ. Яагаад гэж? Энд чинь нэгэнтээд би ард түмнөөс сонгогдсон ард түмний хүн учраас ард түмнийхээ нэрийг ард түмнээ хайрлана. Эх орноо хайрлана. Өөрийнхөө ирээдүйг хайрлана. Тэг хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгээд удаа яг тэр дээшээ гарчаад гэж чадах юм уу? Чадна шүү дээ. Гэхдээ чаддаг хүн байд юм байлээ. Байд юм байлээ. За ингэж бодъё л доо. Та амар баян гэд гахуул авцсан заяа. Тэнгүүтээ аюу ачлаа. Нөгөөтгөө худлаа мэдүүлэг нөгөө нэг хөрөнгө орлого мэдүүлэг гэж үүдэг шүү. За тий. Тэрийг худлаа өччээ та. Ягаад ч мэдэхгүй. Тэгсэн чинь нэг үс тэр мөнгө чинь нөгөө дарцсан нууга дарцсан мөнгө чинь ил гараад ирчээ. Тэр үед яах вэ? Тэр үед үү? Тий. Та тэгээд улсын хурлын гишүүн. Тэр үед бас хэцүү дээ. Тий. Тэгээд хүмүүс болохоор таныг наа суудлаа өгөөд буу мó шорондоо ормоор гэдэг шин. Гол нь гэхдээ шудраг байдал. Тэр үед бол байна. Өөрөө болохоор зэрэг шудраг байяа л гэдэг.
За тэгээ та тэр үед Одоо тэрэн дээр бол би бол нэрээ амиа аргалаа. амиа аргална шүү дээ. Яг тухайн үед. Олсод одоо тэр үед чинь нэр амиа аргална шүү дээ. Яг тэгдэг байхгүй юу? Тийм ээ. Зарим нэг гэхгүй одоо нэрээ яг тухайн үед тиймэрхүү. Та өөрөө тэгээд байгаа сая. Би бол шодрох хүн өөрөндөө нийлдэг. Шодрох хүн гэдэг байгаа шүү дээ. Тухайн үед яг тийм асуудалд орсон байх юм бол бас хэцүү шүү дээ. Нэрээ. Нөгөө дээшээ тэнгэр хол доошоо газрах туу. Ийм үед бас хүн тэгэл амиа л аргалах байх л та. Өөр яах вэ? Яг зарга байхгүй. Шударгал байл. Тий. Тэгэхээр зүгээр тийм хэрвээ араагүй таны дээр зан чанар. төвтөлдөөгүй би ямар ч юмд араагүй байсан бол тий. Би бол яг тэр өөрийнхөө югаар үндсэн тэр зарчмаараа л явна. Зүгээр яг тийм юунд орсон байх юм бол одоо нэг улсч одоо нэрээ хамгаалахын тулд өөрийгөө хамгаалж яхахын тулд одоо тэрнээс аргатай гарахыг л боддог байна. Өөр яах зэрэг. Зүгээр бидний шиг ингээд тэмцээ үнэхээр юм бол түмнийхээ төлөө гэх юм бол яг ард түмнийхээ төлөөр л явах. Тийм л хоёр цаг. Та яг ард түмний төлөө гэдэг шүү дээ. Би бол ард түмний төлөө л явна. Нэрс тэгсэн чинь та тэгээд шудраг бай гэдэг шүү. Тэгээд тэгсэн мөртлөө мөнгө ичээд байгаа шүү. Харин тэгэхээр л хэцүү болчиход байгаа байхгүй. Тэгээд та тэр үед амиа бодно гэдэг байгаа шүү. Тий. Тэгэхээр ингээд зөрчилдөд байгаа юм. Яг харахгүй зөрчилдөд байгааз. Харин тий. Хэцүү юм аа тий. Хэцүү юм аа тэр үед тий. Тэр үед чинь хүн өөргөө нэрээ айлхаар авч гарах гэдээ боддоо шүү дээ. Яг тий. Яг тийм үед орцсон тохиолдолд одоо тэгээд нэрээ одоо ихрийн 76 гишүүд дотор ч одоо дөндөө тэр авилга идсэн усад өөрсдөө авах гал одоо тэмцээд шүү дээ. Яа тийм янзаар тэмцэж үзэж шүү дээ тий. Тэгээд тэр авилга аваад ингэж яваад бидний амьдрал асар нөлөөлж байгаа байхгүй. Муугаар нөлөөлж шүү дээ. Тий, нөлөөлөд. Харин тий. Гойж үр хүүхдүүд ч гэсэн тэр чинь айгүй тийм буруу юм өгч байгаа байхгүй. Харин тий. Ингэж болд юм байна, ингэж идэв юм байна. Одоо тэгүүлэхгүй тулд л одоо нэрээ. Тэгээд одоо шодрог тэмцсэн хүн ганц чалах шүү дээ. Байхгүй нөхөр. Нэг л сайхан том амлсан усууд гараад гарсан хайна байдгүй. Та бас тэгсэн шүү дээ. Одоо тэгээ гараад ирэхээр тийм л болгоно шүү дээ. Йоо нэр бас л тэгээд нэр юм л байх юм да. Ойлоо гэхдээ нэг автор уус төрчих юм. Тийм ээ. Уус төржөөд яг үе тэр чи сайн ойлгохгүй. Йоо. Тэгээд бас нэрээ. Хэцүүлдээ хэцүү үнэхээр хэцүү. Ямар ч. Ер нь тэгээд одоо үнэхээр ард түмний төлөө сонгогдоод гаад ирсэн усуд бол за юм хийх хэрэгтэй байна. Тэгж хоёроо хавар навилгачаад яах. Өөрсдөө хуураад ард нь үлдэж байгаа үр хөвгтөө хүртэл хуураад одоо амьд үндэ дор орж шүү дээ. Тэ. Тэгж яхаар яг тэмцээд гаад ирсэн шиг юм хийх хэрэгтэй байна. Би бол тэгж татчих. Би тэр надлан зам нэг энэ гадаадас байх нэг сурвалжлагч ирлээ 9 шидийн нэг усад ирлээгээд нэг бид нар бахан цэвэрлэсэн шүү дээ. Тэгэхэд бол бас надад айгүй сонир санагдаж байгаа байхгүй. Ерөөсөө ингэж айхтар хөдөлгөөн ордгоо байсан мөртлөнгөө 3 хоногийн дотор Монгол ямар гоё боллоо. Тий. Тэгэхээр бас би бас тэгж бодож байсан. Энэ ийм гоё яг энэ чигээр ингээл их гоё байдаг байгаасаа те гэж бодсон шүү дээ. Тэр бас л нэр үнэхээр тансаг гэсэн шүү. Гоё. Айгүй гоё. Сайхан зөвлөд өстой гоё. Энд хотод нэр зарим газар бол нэр бүртээ цоггүй тэр ямар гоё гэгээл гоё харагдчихсэн. Тэр одоо жишээлбэл тэр сапарагийн уртал чинь үнэхээр гоё харагдчихсэн. Тэгээд би бас бодчихсон энэ гоё. Яг ийм гоё гэгээл ийм гоё байсан бол гоё заах ээжтэй гэдэг дотор. Тэгээд одоо хичээл өгн болохоор юм байлээ. Болно тий. Таач бидний нөгөө хичээл цэцгэл айгүй дутаад байгаа байхгүй. Юм дээр тий. Одоо жишээ нь тэр нэг энэ төдөөс төлөөлөгч дээрээ ингээд хүмүүс тэгж хэлсэн шүү дээ. Тэр чинь телевизээр хүртэл ярьж ирсэн нэг сонгон хайхан дөрвийн хөлөө хаанхын нэг хүүхэн нэг сурвалжлагч нэг газар сурвалжлагчд авсан чинь эсвэл Монголын хууль 3 хоног гэж 3 хоног дэм байгаад яг 3 хоногоос илүү байгаасэ тэгэх юм бол ямар гоё вэ гэж ярьжсэн шүү дээ. Яг тэр шиг нэрээ яг тэгээд тэр чигээр байсан бол зүгт гоё байхгүй. Тэгээд нөгөөд ч мартагдчихсан шүү дээ. Тэгээд энэ нөгөө гоё юм. Хүмүүс тэр явдлаа чинь нэг олон талаас бас харж ирсэн. Тэс чинь хүн болгоод өөр гэдэг юу л да. Тэгээд тэгжсэн. Нэг хүн үзээгүй юм шиг тий. Яг. Гадны сайд дарга нэр ирлээ гээл цэвэрлэгээ ингээл. Замыг хүртэл угаагаад л шүү дээ. Зам хүртэл ямар гоё юм. Надад бол тэн дээр бас нэг талтай чинь бас нэг улс их орн байна тийм ээ. Улсын нийслэл байна. Нийслэл хоттой юугаараа. Гадаадын улсууд ирж байна. Хүн чинь нэг
гадны хүн зочин гीч ирлээ гэхэд нэг гэрээ цэвэрлдэг шүү. Тийм шүү дээ яг үнэ. Тэр шиг Шиг л одоо бас бусдад муугаа үзүүлэхгүй гэсэн юм байсан гэж бодоод Тий. байгаа. Тэгсэн чинь юм байгаараа сайхан гэж зарим нь бол. тий. Байгаараа байж ивэл тэр улсуу тэгэл Улаанбаатар нэг юм байна гэж харна байлгүй. Тий, зарим нь бол тэгж байсан телевизээр тэгж ярьж байсан. Та бол ямар бодолтой байсан? Би бол тэрэн дээр бол дээрээ бас ингэж л бодож байсан. За ямар ч хэлсэн ингээд хийд юм ингээд баах ингээд цэвэрлжээс маргаад дараагийнх нь өдрөөс эхлээл нөгөө улсууд явдаг нөгөө бохайдаг нэгээд яасан. Хоёрын хооронд ингэж нүүр таглаж яах юм бэ? Ястаа нөгөө байгаагаар нь байхгүй байсан гэж би бодож байсан бас. Нөгөө яваад бүх юм хэвэндээ. бүх юм хэвэнд орцсон шүү дээ. Тий. Тэгээд нүрээ хуваад яах юм бэ? Тий. Тэгэхээр л дадлагч болчихж байгаа байхгүй. Тий. Би бас тэрэн дээр нэрээ бас Тэрвээ нэрээ цаашаа тэгээ өргөсөн үү сайхан. үнэн гоё байсан шүү дээ. Зам энэ тэр ямар гоё угааж байсан гэж. Бид нар ч бүр өглөө хоноод ажил дээр хоноод бүр байгаад одоо манай анги сайхан дараа бид нар ч бүр хоол авчирж өгөөл. Тэгжсэн шүү дээ тэр үед чинь. Ани нэр нь хилэн дадангүй хүн шүү дээ. Ер нь тэгж харагдаж байгаас яагаад гэвэл би ер нь тэр хүн ханаас юм нуу нарийн энэ гэж ерөөсөө байдгүй. Ерөөсөө тэр гэр оронд болсон бүхүүл явдсан бол элен дадангүй ячдаг шүү дээ. Ерөөсөө тийм нэг бод санах юм ерөөсөө байхгүй. Энэ хүн юм ингээ хэлчихэд ингэч бол уучих юм байхгүй шүү дээ. Сад хаг байна да. Зайсан ч асууд агуу хогтой шүү. Бохож өгдөг л үү? Би ч нэг тий би ч бас сэтгэл муу эндээ нэг тийм айхтар нэг шүтгэхгүй. Гэхдээ яг хаа сарын шанга өөрийнхөө нэг захисныхаа юг бол нэг ямар ч байсан нэг 2 3 маань өсгтэйгээд байх. Тэрнээс идэв байхгүй. Тэр Сэтгэлийн хөдөлгөөнтэй юм бай та. Би асар их сэтгэлийн хөдөлгөөнтэй шүү дээ. Ягаад гэвэл жоох юмд баярлна, жоох юмд гомдно. Би одоо тэгэл нэг бас амьдралынхаа нэг жоох юм дээр тэгсэн юм ер нь сэтгэл санаа нэг зарим юм дээр аяг гомддог. Би тэгтээ аяг өчөх юм дээр гомддоо шүү дээ. Жохоо юм дээр л гомдно. Тэгээ нэг жохоо юм дээр аяг сэтгэл хөдлөл аяг баярлал тэгэл хаашаач хэмдэ тэр нэг сэтгэл хөдлөлтэй шүү дээ. Би тэгээ өөрийгөө заримдаа яах л тийм. Би яагаад гэдэг юм бол тээ. Тэгээ бодоод л тийм сэтгэл хөдлөлтэй байд юм лээ тэгээ. Манай донд банд манай бэр хоёр намайг энэ юуны Улаанбаатар оргил суулын дээр эмчилгээний юунд надад нэг бүтэн өдөр энэ хоёр өөрсдөө авчирлж аваад үзүүлж өгсөн. Тэгээ би энэ хоёрыг үзүүлнэ барин ч гэж ерөөсө бодоагүй байхгүй. Гэсэн чинь манай хоёр намайг уцаар дуудаа та дараагаасаа нэг 2 цагийн чөлөө авчих. Тэгээ би мастраасаа нэг 2 цагийн чөлөө аваад. Гэсэн чинь ээж машин над дээр та юун дээр хүрээд багшин дээд дээр хүрээд атуулсан суугаад. Тэгээ би атуулсан суугаад багшин дээд дээр аваад болсон чинь манай энэ банд энэ машинтайгаа байлаа. Багшин дээд дээр зогсож байгаа. Тэгээ яах ч та хоёр надаар гэдгсэн чинь та дугаа суугаад яв. Гэсэн за энэ хоёроо надаар яах ч юм бол тэгсэн чинь юу энэ оргилын заашин хүрээд ирлээ. За. Энэ ягаад энэ оргил дээр ирж байгаа юм гэсэн. Дугаал тавиач. Ингээд энэ хоёр. Энэ хоёр надаар яах ч юм бол гэсэн чинь тэр эмчилгээний юу гэж бас байт юм байна шүү энэ зайсан дээр. Зайсны энэ оргил аршаа соёлд чинь. Тэрний харин эмчийн манай энэ банд машины янзлалтын гинэ. За. Одоо тэр нэг хүүгийнх нь машины янзалдаг. Янзалж өгөө тэгээ танилцсан юм байна л да. Тэгээ нөгөө хүүн чи ээж чинь ингээ би хаана өвдөд байгаа юм бол би аавда үзүүлж өгье танаа ээж чинь ингээд. Тэгээ хин эндээ тусалсан юм байна л да. Тэгсэн чинь намайг энэ эмчилгээний өрөөл аваад орлоо. За яах ч авч орж байгаа гэсэн чинь. За та угаасаа би чинь өвдөд болохгүй байна гэдгсэн би тэр таныг үзүүлэх гэж тэр танид юу яаж байгаа юм. Сүрээд ирж байгаа гэдэг. За. Тэгээд өөрхөн нөгөө хоёр чинь нөгөө нэг одоо нөгөө нэг юунаас мистер пицца захиалаад бүх юм ягаад тэгээд гадаа эдник чинь нэг юм зуны нэг аягүй гоё юм юу тийм байлээ шин юу чинь эмчилгээнийх нь юу. Тэн дээр нь тэр нөгөө эмчийн авчираад тэр соёлогчдын авчираад тэгээд намайг дуудаад тэгээд аягүй гоё спрей зөрөөд. Амар ингээд аягүй ингээд төгшөөд ингээд бүр сэтгэл ингээд хөдлөл. Миний зүрх хөргөж ингээд өөр ирэхгүй ингээд салгаад аягүй сони болоод болчихсон юм шүү дээ. Бүр гэрөөс хэлэх үг болтохгүй тэгээд өөр ирэхгүй ингээд хоёр нүдээс солиос урсаад байсан. Тэгээд лсэн чинь нөгөө эмч нь гарч ирээд за одоо таныг аваад орно. Танаа энэ хоёр бэр энэ хүү хоёр чинь одоо таныг ингээд үзээд хараад ингээд эмчилгээ юу байд юм бидэрт ингээд устдаад дэмжиж өгөөч гэж намайг гуйсан. Тэгээд би одоо таныг үзэж хараад ингээд бүх юм юу гэж яагаад гэсэн. Тэгээд би ерөөсөө шууд буцаж орсон чинь дөрвөлж өөрөө шиг бүрээр аваад орсон чинь бүх аппаратандаа ингээд өнгөө аншлаад. Гэдэг чинь айгүй үнэтэй юм билээ шүү дээ анчлагнууд нь.
Зөвхөн зүрхний анчлагаа ихтэл 29,000 төгрөг. Зөвхөн зүрхний анчлагаа хийлгэдэг. Тэгээд бүх анчлагааг өнгө хийлгэчихсэн чинь манай хүүхдэд би явсан тест охин хоёр теста баярлалаа гэдгсэн чинь өөр ирэхгүй уйлаад энэ дотор боо ёстой. Айгу амар юм болсон шүү дээ тэрнэрээ. Одоо та хүрээ дээр чинь бас бууз хийж зарж үзлээ. Тамиг ширхэл зарж үзлээ. Ер нь тэгээд энэ 3 хүүхдийг өсгөх гэж нэрээ. Өстой юу эсэ хийж үзлээ те. Өцөг юм ер нь байхгүй ш. Бууз хийгээд авч зараад заримдаа бууцаа нэг давсын чигтүүлчихдэг юм яа. Тэгээд заримдаа зарагдахгүй гарнаа. Бүтэн бүх материалаараа шатна. Заримдаа уун тэгэл өстой янз бүр нэрстэй гарч ирсэн. Хошир чинь тэгээд ер нь зарим үед чинь бүр юу ч вэ тэр шүү дээ. Ямар ч орлогогүй. Зарагдахгүй нөгөөдөл хүн ихсэн үед бол энэ хошир чинь зарагд. Тэгээд тэгжэтэл би дээр мэдэн дээр үед чинь биш нэг таны ордоп стартс тэгээд тамхид их гардаг гэсэн шүү дээ. Тэр чинь би аягүй зарж ирсэн. Ширхлээл хайцгаар нь энэ зараад би ер нь анх ерөөсө хөдөнөөс 96 онд хот руу орж ирээд ер нь тийм их ажил хийж эхэлсэн дээ. Нэг эхний нэг ганц нэг тэгээд Өтөөгөө ганц зэрэг ахтай хизээ яаж учирч вэ? Хизээ яаж? битэр чинь одоогоос битэр чиг сайн танилцсан гэсэн хоёр шүү дээ. Би чинь тэр үед чинь нэг бас нэг хөдөөнөөс хот руу орж ирчихэл. Хот руу орж ирээд одоо энэ хот руу чинь нэг тээврийн төвчөө гэж байсан шүү дээ. Одоо энэ тээврийн төвчөн дээрээс нэг хөдөөний нэг хотоснууд чинь тээврийн төвчөн дээрээс их гэн явж исэн шүү дээ. Тэр тээврийн төвчнөөс нэг хот руу орж ирчээд нэг буцах гал хөдөр өгөө нэг одоо энэ дарамт руугаа буцах гал гэжсэн чинь манай энэ нөхөр чинь 53 жолооч хийжсэн байхгүй. Тэгээд дээр үуч нэг 66 гэж байсан шүү дээ. 66 та нэг цэргийн ангил одоо энэ 120 морины цэргийн ангийн 66 ярьж ирсэн юм ааш би тэгж боддتي. Тэгсэн чинь нэг юм залуу гоож ирээл. Надад би тэгээд түн чинь нэг хүүхдүүд 2 хүүхдтэйгээ ирчихсэн байна. Тэгээд над руу шууд бууж ирээд чи хаашаа явах гэж байгаа гэлээ. Оо би ямар ч нэр усаа мэдэхгүй хүн шүү дээ. Чи хаашаа явах гэж байгаа гэлээ. Би стандараар юу явах гэж байгаа. Дарантын алах гол руу явах гэж байгаа маа гэл. Дарантын алах гол гэж хаана байдгийг. Бүр хоол одоо эндээс ингээд атуулсан суугаал юугаар явах гэж байна. Шуудангаар явах гэж байгаа гэл. Тэгсэн чи манай сэргийн анги дарантын алах гол руу нэг застаа руу метал хүрэх гэдэг одоо ингээд явах гэж байгаа гэсэн. Тэгсэн чи нэг одоо 164 026 шүү дээ. Ацууд ордын тэнд 66 ирж ирсэн гэдэг шүү дээ. Би нөгөөсгний ийшээгээл 66 ирдэм бодоод. Тэгсэн чи тэгээд тэр усуу чинь хүн авч явдсан гэсэн чи авч явдсан маа гэж. Би яхаа чамайг 2 хүүхдтэйгээ ингээд бас ядарсан юм гээд харахтаа хийх гоогаад. Чи тэгээд бид нартай суугаа явчих. Тэгээд сууж яваа тэгээд танилцаад хоёулаа суудсан шүү дээ. Ер нь тэгээд одлогоо л ер нь суусан та. Тэшин таныг хөргөж өгсөн юм. Тий, бүр манай нутаг хөргөж өгөөд. Тэгээ маад энэ сар гарна тэнд ажиллаад тэгэрсэн байхгүй. Тэгээ битээ суусан шүү дээ. Ер нь хүний бас хувь тавилан гэж байдаг юм байл шүү. Тий. Би хаа байсан тэр алах голын сангийн аж ахуйн Улаанбаатар дэрж байгаа. Энэ хүн өөр хангаагаас тэнд ажилд орж байгаа ингээд бас энэ хувь тавилан яг л ингэж таардаг юм. Анх хоёрыг гэрүүд болоод ингэж яхад одоо хүүхдүүд яаж хүлээж авч ив. Ер нь тэгээд хүүхдүүд чинь тэгж бас нэг жоохон ч байсан бодоод тэр юм уу. Бас жоохон хэцүү хэлсэн да. Манай энэ хоёр хэрэгтэй он тэр бол ерөөсөө цухтаагаад энэ янз бүр. Манай охин бол тэгж байгаагүй ерөөсөө нэг жоохон байсан бодоод тэр юм их яачихгүй. Тэгээд шууд л яажсэн. Манай ээж байж бол айгүй ууралж ирсэн шүү дээ. Чи одоо юугаа ээж энэ хүн амтан тасваа энэ гэж юу яриад таа. Одоо хөөх сухтаа ингээд нэг хүүхд өсгөж тэр явж байдаг юм. Эдгээр чинь чам санаалахаас юм бай. Эднэрийн ханиалт гэдэг гэж байна. Ер нь тэгээд хүний зовдог хүн ойлгодог юм билээ дээ. Бараг өөрийнхөө 6 хийцэж хүнтэй сууж юм бол ингээд нөгөө энэ сумын ус ч айгүй хэцүү байдаг шин. Жохон сум болохоор ховж амар ихтэй. Би чинь намайг чинь Улаанбаатараас нөхөр дагуулад ирсэн тэргээд нэр босоод амар хэлжсэн шүү дээ. Намайг бол тэгжсэн шүү дээ. Энэ стен Улаанбаатар орж ирээд нөхөр дагуулад ирсэн стен. Бараг өөрөө нөхрөө хүлцээд араас нь баг хүнтэй суулцах юм ярьжсэн шүү дээ. Яг тэгж ярьдаг юм байлээ.
Тэгээд тэр цаад улсуудынх нь одоо жишээлбэл миний хадам тал ямар сонсогдох вэ тий. Тэгээд хүн ер нь бас хэцүү юм байл дээ. Эндэл тэр үед бас станаг дэшээ тэнгэр одоо шагаа зарахтаа гэдэг чинь тэр үед бас бодогдчих л байсан. Ер нь хэцүү. Гэхдээ одоо би бол ер нь одоо энэ нөхөртгөөс суусаар би ер нь өстө зовоог шүү дээ. Би миний мөн чинь архиусан ч тийм манай нөхөрч ингээд юм хуухаар одоо энд чамаагүй унтаал. Архиугаа суусан согцсонд бол тэр суус өвөө чамаагүй гадаа